Дархан аймгийн төв Дархан сумын нийгмийн эдийн засаг үйлдвэрлэл үйлчилгээ төвлөрсөн хотчлт эрчимтэй хөгжиж буй бүс нутаг юм. Өнөөдрийн байдлаар 25,144 өрхийн 94,432 иргэн оршин сууж, засаг захиргааны нэгжийн хувьд 18 багт хуваагдсан. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж бүх хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эдийн засгийн хувьд 2025 оны байдлаар Дархан суманд 4,803 аж ахуй нэгж бүртгэлтэй байгаагаас 48.1% нь хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Бал аж ахуйн салбарт дөрвөн багийн хэмжээнд 239 өрхийн 11,543 толгой мал тоологдсон байна. Эрүүл мэндийн салбарт 5 өрхийн эрүүл мэндийн төв нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаа явуулж нийт 700 гаруй эмнэлгийн ажилтан иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Боловсролын салбарт төрийн болон хувийн хэмжээний нийт 21 ерөнхий боловсролын сургуульд 31,674 сурагч суралцаж 1,330 багш ажиллаж байгаа бол сургуулийн өмнөх боловсролын 31 байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Хөрөнгө оруулалтын хувьд 2021-с 2025 онд орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 12.2 тэрбум төгрөгийн 324 төсөл арга хэмжээг хүүхэд хамгаалал, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбарт хэрэгжүүлснээс дэд бүтэц хот тогтчлтын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Автозамын салбарт 5 км хатуу хүчилттай 62 км сайжруулсан шорон зам барьж 512 авто зогсоолоо шинээр байгуулсан. Иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байна. Мөн орон сууцны, орчны, засвар, тоглоомын талбайн тогтчлт, амын сангийн шинжилэл зэрэг иргэдийн амьдрах орчныг сайжруулах олон ажлыг хэрэгжүүллээ. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр орон сууцжуулах хөтөлбөр, эрүүл мэндийн үйлчлэг, ажлын байрны, орчны болон техник тоног төхөөрөмжийн шинжилэл зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллалаа. Дархан сумын засаг даргын тамгын газрын бүтцийг Дархан сумын засаг даргын тамгын газрын даргын тушаалаар 105 орон тоотоогоор шинжилэн баталсан бөгөөд 18 багт 60 албан хаагч ажиллаж байна. Дархан сумын засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны тухайд санхүүгийн албаны дарга төсөв төрийн сангийн 2 мэргэжилтэнтэйгээр ажиллаж 2025 онд 134 дансны 16,519 хуулийг хянан баталгаажуулж нийт 139.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зохицуулсан байна. Суманд харьяалагдах төсвийн байгууллагууд нь нийт 52 бөгөөд үүнд орон нутгийн байгууллага 2 сангийн данс 3, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн 3 газар, ерөнхий боловсролын 12 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 24 байгууллага, 5 өрхийн эрүүл мэндийн төв багтаж байна. За орлогын төлөвлөгөөний биелэлд 2021 онд 1 тэрбум 751.5 сая төгрөг буюу 16%-аар, 2022 онд 533.5 сая төгрөг буюу 2%, 2003 онд 5 тэрбум 855.1 сая төгрөг буюу 20%, 2024 онд 5 тэрбум 441.6 сая төгрөг буюу 12%, 2025 онд 8 тэрбум 124.1 сая төгрөг буюу 14%-аар тус дагуулan биелүүлсэн байна. Зарлагын гүйцэтгэлийн хувьд аймагт төвлөрүүлэлт 2021 онд 747.7 сая, 2022 онд 14 тэрбум 18.8 сая, 2023 онд 18 тэрбум 50.9 сая, 2024 онд 33 тэрбум 73.9 сая, 2025 онд 36 сая 879.8 сая төгрөг болсон бол төсвийн байгууллагуудын нийт зарлага 2021 онд 8 тэрбум 481.1 сая, 2022 онд 11 тэрбум 527.8 сая, 2023 онд 12 тэрбум 178.4 сая, 2024 онд 18 тэрбум 774.9 сая, 2025 онд 21 тэрбум 265.5 сая төгрөгийг санхүүжүүлжээ. За мөн Дархан хотын бохирдсны менежментийг сайжруулах төслийн хүрээнд Монгол Улсын засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд 2015 оны
6 дугаар сарын 15-нд байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу төслийн нийт санхүүжилт 20,168 сая $68 бөгөөд сангийн яамтай хамт жил бүр зээлийн ашиглалт дамжуулан зээлийн тооцоог баталгаажуулж ирсэн. За эхний төлбөрийг 2022 онд 6 тэрбум төгрөгөөр, 2024 онд 21.9 тэрбум, 2025 онд 38.3 тэрбум төгрөгөөр төлж төслийн нийт 66.2 тэрбум төгрөгийг 2035 онд төлж дуусгах байсан боловч 2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар хугацаанаас 10 жилийн өмнө бүрэн төлж барагдуулсан амжилттай байна. За дархан сумын хошоо хөгжүүлэх сан нь 900 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй бөгөөд 2011-с 2026 онд нийт 568 төсөлд 4 тэрбум 970 сая 580 мянган төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгож 610 ажлын байр хадгалах 499 иргэнийг шинэ ажлын байранд оруулсан байна. Бид төрийн үйл ажиллагааг эрчимжүүлэн орон нутагтаа олон талтай ажил арга хэмжээг хэрэгжүүлснээр 2024 онд Дархан уулын аймгийн Шилдэг сумаар шалгарсан амжилтыг үзүүллээ.